шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлээсээ татгалзах, хариуцагч нэхэмжлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, хариуцагч нэхэмжлэгч эвлэрсэн тохиолдолд шүүх хэргийг хэлбэршүүлсэн журмаар хянан шийдвэрлэдэг. Нэхэмжлэгч хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны айлч үе шатанд нэхэмжлээсээ бүхэлд нь эсвэл хэсэгчлэн татгалзаж болдог. Ингэхдээ бичгээр тайлбараа гаргадаг. Харин шүүх хуралдааны явцад нэхэмжлээсээ бүхэлдэн татгалзаад шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж энэ талаар тэмдэглэл тусгана. Хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж үлдсэн нэхэмжлийн шаардлагад хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулдаг. Татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд бусад этгээд уг асуудлаар нэхэмжил гаргахад саад болохгүй. Хариуцагч нэхэмжлийн шаардлагыг бүхэл нь хүлээн зөвшөөрсөн бусад этгээдийн эрх хэрэгжүүлэлөө хууль ёсны ашиг сонирхлыг хүндгөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгодог. Хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хариуцагч харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж маргаанаа дуусгаж болох бөгөөд энэ талаар эвлэрлийн гэрээ бичгээр хийх ёстой. Шүүх хуралдааны явцад эвлэрвэл энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэл тусгана. Нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харчлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх хэрэгжүүлэлөө хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тогтоогдвол эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгоно.